За сайн байцгаана уу хүмүүс те. За эсдэрхий шалгалтанд өргөн дэлгэр одоо тохиолддог ийм цуврал даалгаврууд бол байдаг. За нэг даалгаврыг нь хийж чадахгүй бол нөгөө даалгаврын хариу буруу гарах эрсдэл бол тестэн дээр өндөр байдаг. За бидний сайн мэддэг механикийн энергитэй холбоотой хэсэг байна. 50 кг-аас таачаа 200 Н хүчээр налуу үд чирэн 4 м өндөрт гаргажээ гэж. За энэ бол 10-аас 13 дугаар даалгаврыг 12 дугаар даалгаврыг гүйцэтгэхэд өгсөн өгөгдөл байна. За ачааны потенциал нэрийг налуугийн доод хэсэгтэй харьцангуй ямар байх вэ гэж. За налуугийн дагуу ачааг шилжүүлэхэд ийм ньютоноор ийм зам туулсан гэж. За налуу хавтган ашиглуулын коэффициентийг нь олно гэж. За би энэ хоёрыг бодчих юм бол энийг бодоход бол хялбараа гэдэг нь харагдчихэв. За тэгж хэдүүлээ бодох арга тодорхойлъё. За эхний ээлжинд бол биднэрт яах нь налуу гэдгийг бол толгой дотор бас тооцоолж явах хэрэгтэй. За ингээд зурч. За тэгэнгүүт өндөр нь энэ хэсэг маань бол яах нь 4 м байсан байх нь. За доод энэ хэсэг дээр байсан потенциал энергитэй харьцангуйгаар за энэ дээд хэсэгтээ байсан потенциал энергийг болоор өөрөөр хэлбэл 4 м өндөрт гаргасан юм. Энэ үеийн потенциал энерги бол mgh байдаг. За тэгэхээр m нь 50 кг, g нь 10 Н байх нь кг, үржих нь за 4 м өндөрт гаргасан. За ингээд ирэхээр 2000 Joule. За бидний хариу л энэ байна. 2000 Joule. За шууд бид нар mgh гэж толгой дотор бодоод энийг маш хурдтай гаргадаг болох хэвээр. Энэ бичлэгийг бол хийх хэрэггүй гэсэн. Би энд тайлбарлах хэрэгтэй байна. За тэгвэл налуугийн дагуу ачааг шилжүүлэхэд хийх ажлыг олоорой гэж. За энэ налуу тий. Налуугийн дагуу ачааг шилжүүлэхэд тэгэхээр энэ зам нь болохоор энэ урт нь яах нь 20 м гэж өгөгдсөн байна. 20 м гэж өгөгдсөн. За тэгэхээр бид нар ажлыг олохдоо AP үржих нь S гэдэг томьёог хэрэглээд идэг. За тэгвэл энэ үед биднэрт налуугийн дагуу бол 200 Н хүчээр 20 м явсан юм байна гэсэн гарч байгаа. За инхээр энэ 4000 Joule гарч ийнэ гэсэн. За бид нар тэгэхээр энэ хариултыг шүү гэдэг болж байна. За дараагийн тохиолдол дээр налуу хавтган ашиглуулын коэффициентийг олоорой гэж. За энэ дээр нь eta буюу ашиглуулын коэффициентийг олохдоо ашигтай ажлаа бүх ажилдаа хаваач гэдэг. Зарцуулсан одоо бүх ажил. За тэгээд 100-аар үржиж өгчгөр бидний ашиглуулын коэффициент гардаг. Ашигтай ажил нь бол яв байсан бэ гэхээр ерөөсөө л доороос дээшээ гаргах л гэсэн. Энэ доороос дээшээ гаргах. Тэгэхээр энэ нь 2000. Харин хийсэн ажил нь бол энэ налуугаар явсан ажил болж таарч байгаа. За ингэхээр биднэрт яах нь 2000 Joule-ийг хуваах нь 4000 Joule болж таарч байгаа. За эдгээр ингээ хураагдчихгоо. Энийг үржих нь 100%. Гэвч энэ дээр яах нь 4-ний 2 буюу үржих нь 100% тавьжснаа. Энэ дээр 2-ний 1-ийг үржих нь 100% буюу энд яах нь 0.5-ыг үржих нь 100%. За энд нь ингээд 50% гэсэн хариу гарч ирж байгаа. За энэ үйлдэлүүд бол яах нь нэг удаа бичээд ерөөхдөө харчихад дараагийн удаа бол энэ бол энийг шууд энд нь хураагаал харна шүү дээ. Энд нь ингэж юм битгээл 2 1 0.5 оржуулээд 50 гэж шууд чийжин дотор байж байгаа хэвээр тав гэсэн. За ингээ анхаарал хандуулсанд баярлалаа.